Мэдээ үргэлжилж байна. Иргэн бод жаргал 1998 оноос эхлэн 25 жил түргэн үйлчилгээний цэг ажиллуулж байжээ. Тэрээр 2023 онд түргэн үйлчилгээний цэгээ ачуулснаар худалдаа 8 эхлэхээ болсон байна. Тухайн үед тэрээр түргэн үйлчилгээний цэгээ ачуулахгүй гэж эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг байсан бол түүний харах үнцэг одоо өөрчлөгдсөн гэлээ. Тэрээр өөрөө түргэн үйлчилгээний цэгээ эрхэлж байсан ч буцаж энэ бизнес дэлгэрэх нь ирээдүйн хөгжил биш гэх байр суурьтай. Бод жаргал худалдааны удирдлага мэргэжилтэй тул өмнө нь ихтлгүүрт 8 жил дэнжин мянга дээр мөн хүүхдийн хувцас зарах зэрэгээр хөдөлмөрлөж байжээ. За ингээд 1998 оноос эхлэн хоёр эгч нэг дүүгийн хамт Сопарагийн урд талын автобусны буудал дээр түц эрхэлж эхэлсэн байна. За тухайн үед тэрээр түргэн үйлчилгээний цэгийнхээ ойр орчимд цэцэг тарих зэрэгээр цэвэрч боловсон үйл ажиллагаа явуулж байсан ч зодолгүй түц олширч асуудал нэмэгдсэн болохыг тэрээр хүлээн зөвшөөрч байлаа. 98 онд би хамгийн түрүүнд энэ газар яг 2 түүц ингээд барьж ирснийхаа хувьд би өнөөдөр би төрүүлээ бууж өглөө. Би түүзээ ачаад явлаа. Тийм ээ. Ерөнхийдөө урайлаад өөрөө хамгийн түрүүнд аваа явсан. Тэр нь болохоор өвлөг хүүтэн байсан. Тэгэл стонер өөрөө айтаахан шиг нэг хэдэн хараамаар нь салахгүй хүн шиг авч явал тэгэл түүзээ ингээд янз шиг би тухайн үед би Сафруугийн тэр газар те өчнөө олон жил амьдрал ахуйг минь авч явсан. Одоо энэ газартаа баярлал би явсан. Тэгээ одоо бол сайхан болцсон байгаа. Дардан айгүй гоё нэг ширхч түүз байхгүй. Хүмүүс нь тэр дундуур гоё чөлөөтэй алхаад айгүй гоё харагдчихлээ. Би бол тэр тэгж яагаад тэг тогтуулсан их баяртай байгаа. Бод жаргал түргэн үйлчилгээний цэг эрхлэхээ болсноос хойш олон төрлийн ажил хийж цалин аван өөртөө ч цаг гаргаж чадах болсон байна. За ингэснээр түргэн үйлчилгээний цэг эрхлэх хугацаанд алдсан эрүүл мэндэ ч мөн иргэн анхаарах боломжтой болсондоо тэрээр сэтгэл хангалуун байгаагаа хуваалцсан юм а. Ингээл нэг газараас нэг газар руу бараа авчраад ингээл наймалцаал ингээл өдөр шөнө ингээд аргацаагаад өдөр бүр ингээд баян яваад иж болд юм байна. Түүз ажиллаж явахд улаас өдөр болгон баян байдээ. Тий, тэгээд эргээ буцаад 20 жилийн дараа эргээ харахаар хоосон л болцсон байдаг байхгүй. Тэр бол хөгжил биш юм билээ. Тийм болохоор би хүмүүстэй ард иргэдтэй тэгжил урайлмаар энэ түүз гэдэг бурманд хэдүүлээ хурдтахгүйгээр өөр гой том юм хүчтэй одоо 5 уулын цаатгыг харсан тийм мундаг юм одоо энэ засаглалуудаас л нэхмээр байна, гуймаар байна. Түргэн үйлчилгээний цэгийг иргэн тавих зөвшөөрөл гарсандаа зэрэгцэн хамт түцэрхэлдэг байсан танилуд нь түүн рүү холбогдсон эргэж гарах эсхийг асуухад тэрээр эрс татгалцсан байна. За учир нь тэрээр өнөөдрийн орлого ашигаас илүүтэй ирээдүйд үр хөвгтдээ үлдээх нийгмийн төлөө аливаад хандахыг уриалж байсан юм а.